За сайн байцгаана уу. Физикийн тулгуур ойлголтууд хичээлийн 6 дугаар хичээл сэдв цахилгаан потенциал. Хоорондоо эер зайтай Q1 Q2 гэсэн цэгэн цэник байна гэж үзье. Нэг нь эерэг, нөгөөх нь сүрэг. Тэгэхээр энэ хоёр цэник бол хоорондоо таталцсан. Эерэг цэнэгт сүрэг цэнэгээс үйлчилж байгаа хүч, сүрэг цэнэгт эерэг цэнэгээс үйлчилж байгаа хүч бол чиглэлээрээ эсрэг хэмжээгээр тэнцвэр хүчнүүд үүсэх ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ хүчнүүд байгаа учраас хоёр цэнигийн хооронд бол потенциал энерги үүсдэг. Тэгэхээр нэг таталцж байгаа зүйлийн тухайд бол жишээлээд бид нар зүгээр нэг эрзийн чавх гэдэг зүйлийг аваад үзье. Тэгэхээр энд бол F хүчээр эрзийг сунгаж татах юм бол эрзийг буцаж агшихын тулд хүний гарт эсэргээр F хүчээр үйлчилнэ гэсэн үг. Ингээд хэрвээ хүн эрзийг L урттай хэмжээнд F хүчээр сунгаж татах юм бол ажил хийгдэнэ. Тэгэхээр энэ ажил бол үндсэндээ эрзийнэнд үүсэж байгаа буцаж харах гэж ирмэлцсэн потенциал энерги гэж хэлж болно гэсэн. За ингээд энэ потенциал энерги хүн гараа тавих юм бол эрзийн нь буцаж агшихтаа сумыг харуулах нь шүү дээ. Яг үүнтэй адилхан эерэг сүрэг цэнгүүд бол хоорондоо үргэлж нэг рүүгээ тэмүүлж байгаа учраас хэрвээ энэ хоёр цэнгийн хөдөлгөөнгүй ямар нэгэн зүйл бариад байвал энд бол потенциал энерги үргэлж байна гэсэн. За мэдээж тавьчих юм бол цэнгүүд хоорондоо татагдаад ойртно. Энэ үед бол зайн хорогдох тусам потенциал энерги нь багассаар байгаад хамгийн эцэстээ мөргөлдөх үед бол кинетик энерги болж хувирсан байна гэсэн үг байна. За тэгэхээр энэ хүчийг бид нэр Кулоны хуулиараа бол энэ томьёогоор бичиж байгаа. За тэгвэл энэ хүчийг өөрөөр хэлбэл Кулоны хүчийг эер зайгаар үржүүлэх юм бол потенциал энерги гарах хэрэгтэй. За ингээд энэ томьёог сайн ажиглах юм бол биднэрт одоо энэ урд хэсэг нь бол хүч. Тэгээд эерээр үржүүлэхээр энэ квадрат зэрэг энэ нэг зэрэг хоорондоо хураагдаад энэ доор бол ганцхан эер үлдэх нэ. Тэгэхээр цахилгаан цэнгийн потенциал энергийн томьёо маань бол үндсэндээ манай хүчний томьёотой их төстэй зөвхөн ялгаа нь энэ доороо эер квадрат биш эер болж. Үндсэндээ бол манай цэнэг эерэг сүрэг утгатай байна. Тэгэхээр потенциал энергит бол энэ эерэг сүрэг байдал нь бол нөлөөлнө. Энэ хоёр цэнийг нэг нь сүрэг тэмдэгтэй учраас потенциал энерги маань сүрэг тэмдэгтэй болж хувирна. Тэгэхээр үндсэндээ энэ юу гэсэн үг вэ гэхээр таталцаж байгаа үед потенциал энерги сүрэг тэмдэгтэй байна гэсэн үг байна. Хоёулаа эерэг юм уу? Хоёулаа сүрэг байх юм бол үржүүрн эерэг болно. Тэгэхээр потенциал энерги бол тэгээс их болж хувирна. За тэгвэл энэ цахилгаан цэнгийн потенциал энергийг бодит амьдрал дээр жишээлбэл бодож үзье тийм ээ. Үүлэнд хэсгүүдийн хоёр хэсгийн цэнгийг авч үзсэн байна. Үүл бол өндрөөшөө 8 км урт зайд сунж тогтсон байлаа гэж бодоход дээд хэсэгт нь нэмэх 50 кулон цэнэгтэй, доод хэсэгт нь хас 20 кулон цэнэгтэй хэсэг байна гэж үзье. Тэгвэл энэ хоёр хэсгийн хоорондох потенциал энергийг өмнөх томьёогоороо бид нар бодож чадна одоо. За ингээд кулоны коэффициент 9-ийг үржих нь 10-ийн нэмэх 9 зэрэгт нэмэх 50 кулон, хас 20 кулон гэсэн хоёр цэнэг үржүүрн сүрэг гарна. Тэгэхээр манай потенциал энерги бол сүрэг гарах нь байна. Ингээд хоорондох зай 8000 м зайтай хуваагаад хариуг нь гаргах юм бол энд метр нэг зэрэг нь доор байгаа метртэй хураагдаад дээр байгаа кулон квадраттай мөн 2 кулонтой хураагдаад ингээд ньютоныг үржих нь метр гэсэн гэж үлдэж байна. Тэгэхээр бид нар физикийн хичээлээсээ ньютоныг үржих нь метр гэдэг маань бол joule гэдэг физикийн нэгж. Тэгэхээр энэ потенциал энерги маань бол ойролцоогоор хасах 1 гигаjoule буюу 10-ийн нэмэх 9 зэрэгт joule гарах нэ. За маш их энерги бол үүлэнд хоригдлогдсон байдаг байна шүү дээ. Гигаjoule гэдэг бол асар их энерги. За тэгвэл энэ үүлэнд 3 дахь цэник ороод ирвэл яах вэ? Нэмээд 3 дугаар байрал дээр хасах 10 кулон цэник орж ирсэн байна. За тэгвэл энэ хасах 10 кулон цэнигийг оруулаад тооцъё гэхээр потенциал энерги гэдэг маань скаляр хэмжигдэхүүн. Тийм болохоор чиглэл огт хамаагүй. Тэгэхээр энэ байрлалуудын хоорондох өнцөг бол бидний тооцоонд чухал үүрэг гүйцэтгэхгүй. Зөвхөн хоорондын зайнууд бол бүгд чухал үүрэг гүйцэтгэнэ. За тэгэхээр одоо яах вэ? 1-2 дугаар цэнигийн хоорондох потенциал энергийг сая бид нар олсон. Одоо тэгвэл 2-3 болон 1-3 дугаар цэнигийн хоорондох потенциал энергиудыг олоод ингээ 3 потенциал энерги нэмэгдснээр нийт потенциал энерги гарах нэ. Өөрөөр хэлбэл энэ потенциал энерги гэдэг маань скаляр хэмжигдэхүүн. Ингээд нийт хэмжигдэхүүнүүд маань скаляр хэмжигдэхүүн учраас зүгээр шууд арифметик нийлбэрийг нь бодож олно гэсэн үг.
энэ томьёогоо потенциал энергийг олдог томьёогоор задлаад 3 ийм хэсгээс бүрднэ гэж үзээд 1 2 дугаар цэнгийн хоорондох зай, 1 3 дугаар цэнгийн хоорондох зай, 2 3 дугаар цэнгийн хоорондох зайг 1 2 1 3 2 3 гэсэн цэнгүүд их хөвжүүлээд ингээд хамгийн эцэст нь колоны коэффициентээр хөвжүүлээд бодох нэ. За энийг та бүхэн эцсийн хариуг нь шалгаж болно. Энэ нь бол хасах 1.5 гигаж явал гаднаа гэсэн. За тэгэхээр энд бол яах нь 3 дахь цэнэг нэмэгдэж орж ирснээр үндсэндээ нийт энерги бол 50% нэмэгдсэн байгаа нь бол харагдаж байна шүү дээ. За тэгэхээр цэнэгүүд хоорондоо потенциал энергитэй байгаа. Энэ потенциал энерги нь цахилгаан потенциал буюу хүчтэрлийг бий болгох. Тэгэхээр үндсэндээ бол бидний байнга амьдралд хэрэгэлдэг энэ хүчтэл гэдгийг бол төдийлөн сайн гүйцэд ойлгоогүйгээс болоод манай хүүхдүүд буруу тодорхойлт хэрэгэлдэг. Хоёр потенциалын ялга бол хүчтэл гэж эхэлдэг. Энэ нь бол маш буруу тодорхойлт. Өөрөөр хэлбэл потенциал гэдэг нь өөрөө хүчтэл учраас потенциалын ялгуур гэдэг маань хүчтэл гарна гэсэн үг. Хүчлээс хүчлийг хасаад хүчтэл гарч яана гэсэн үг. Тэгэхээр потенциалын ялгуур бол хүчтэл юм а гэж ярих нь бол асар буруу тодорхойлч юу гэдгийг санаж авах хэрэгтэй. За тэгвэл одоо бид нарыг цахилгаан потенциал буюу хүчтэл гэдэг маань өөрөө яг юу вэ гэдгийг тодорхойлъё. Тэгэхээр энэ хасах Q цэнэгтэй бөмбөлгийн ойр орчимд R зайд нэмэх Q цэнэг байх юм бол F хүчээр татна. Тэгэхээр энэ хоёр хоорондоо цахилгаан потенциал энергитэй болсон байгаа. За тэгэхээр энд цахилгаан орон гэдэг ойлголт орж ирж байна тийм ээ. Цахилгаан орон маань бол доороо R квадрат гэсэн хэмжигдэхүүнтэй. Дээрээ бол хүчнээс ялгаатай ганцхан цэнэг байна. Тэгэхээр цахилгаан орон бол нэг л цэнэгээр тодорхойлогддог. Хүч бол хоёр цэнэгээр тодорхойлогддог хэмжигдэхүүнүүд. Дөрөвний тодорхойлсончлан потенциал энерги бол хоёр цэнэгээр тодорхойлогдно. Доороо харин R квадрат биш. R болж хувирсан байгаа. Тэгэхээр хоёр цэнэгийн хоорондох цахилгаан потенциал энерги гэдгээс бид нар одоо потенциалыг тодорхойлох хэрэгтэй болно гэсэн. Хэрв жижиг Q цэнэгийг том Q цэнэгийн цахилгаан оронд оруулж ирвэл тухайн жижиг Q цэнэгийг том Q цэнэг өөрлөгөөр R зайд татаж авчрахад зарцуулагдах потенциал энергийг цахилгаан потенциал гинэ гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр энэ нь нэгж Q цэнэгийг татаж авчрахад зарцуулагдж байгаа юм бол одоо бид нар яа гэсэн үг байна вэ? Цахилгаан потенциалыг олохын тулд потенциал энергийг Q цэнэгтэй хувааж өгнө гэсэн үг. Тэгэхээр бидний потенциал энерги маань дотроо бас Q цэнэгийг илэрхийлсэн хэмжигдэхүүнтэй байгаа. Тэгэхээр энэ жижиг Q-д дахиад жижиг Q хуваачаар хураагдаад үндсэндээ K Q-гийн үр журийг R хувааж байгаа энэ томьёо маань бол цахилгаан потенциал буюу хүчлийг илэрхийлж байна гэсэн үг байна. Потенциалын нэгж нь вольт гэдэг нэгж байдаг. Үнэн хэрэгдээ эндээс харахад бол joule-ыг хуваах нь кулон гэсэн нэгж харагдаж байна. Өөрөөр хэлбэл потенциал энергийн нэгж joule-ыг Q цэнэгийн нэгж кулонд харьцуулсантай тэнцүү гэж нэгж нь тодорхойлогдсон байна гэсэн үг. Энийг бол бид нар тавчлагын тулд Алессандро Вольта гэдэг Италийн физикчийн нэрээр нэрлсэн байдаг юм аа гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр үндсэндээ бол манай потенциал гэдэг маань бол цахилгаан орныг R зайгаар үржүүлээд энэ цахилгаан орны томьёон дотор байгаа R квадратын нэг зэрэг нь R-тэй хураагдаад доороо R үлдсэн ийм хэлбэртэй юм шүү гэдгийг бас нөгөө талаас тодорхойлж болно гэсэн үг. Үндсэндээ бол цахилгаан потенциал гэдэг маань бол мөн л потенциал энергитэй адилхан скаляр хэмжигдэхүүн. Учир нь потенциал энерги скаляр, цэнэг скаляр ингээд харьцаа нь бол мөн л скаляр потенциал гэдэг хэмжигдэхүүн гарч ирж байна гэсэн. Тэгэхээр скаляр хэмжигдэхүүн юм бол олон потенциалуудын утгыг тодорхойлох юм бол мөн л арифметик нийлбэрийг нь олно гэсэн. Жишээлбэл энд зураг дээр 3 цэнэг байна. Q1 цэнэг, Q2 цэнэг, Q3 гэсэн хоёр нь эерэг, нэг нь сөрөг юм 3 цэнэг байна. Тэгэхээр энэ цэнэгүүдийн ойр орчимд дурын цэг дээр бид нэр потенциалыг тодорхойлж болно. Тэгэхээр жишээлбэл энд А цэг дээрх потенциал гэвэл 1-р цэнэгийн үүсгэж байгаа потенциал, 2-р цэнэгийн үүсгэж байгаа потенциал, 3-р цэнэгийн үүсгэж байгаа потенциал гэсэн энэ зайнуудаар нь тодорхойлогдсон мөн цэнэгийн хэмжээнүүдээр тодорхойлогдсон потенциалуудыг бодож гаргах ёстой гэсэн үг. Тэгэд нийлбэр нь тус-тусд нь олоод нийлбэр нь олж штэ. Тэгвэл Б цэг дээрх потенциал гэвэл мөн л энэ 3 цэнэгийн хоорондох зайнуудыг цэнэгүүдийн хэмжээгээр нь бодоод 3 потенциал бодож гаргах нэ. Ингээд гарсан потенциалуудын хооронд нэмэх юм бол нийт потенциал
гарч ирнэ гэсэн үг. За энд жишээ болгоод 1-р цэник нэмэх 4 микрокулон, 2-р цэник нэмэх 2 микрокулон, 3-р цэник хасах 3 микрокулон гэсэн хэмжээтэй байсан гэж үзье. За тэгэхээр А цэг дээрх потенциал гэдэг бол колоны коэффициентийг үржих нь хаалтан дотор 1-р цэнигийг 1-р цэник хүртэлх зай харьцуулсан харьцаа, 2-р цэнигийг 2-р цэник хүртэлх зайд харьцуулсан харьцаа, 3-р цэнигийг 3-р цэник хүртэлх зайд харьцуулсан харьцааны нийлбэрээр тодорхойлно гэсэн үг. Мөн Б цэг дээрх потенциал мөн адилхан Б цэгээс 1-р цэник хүртэлх зай, Б цэгээс 2-р цэник хүртэлх зай, Б цэгээс 3-р цэник хүртэлх зайг ашиглаад 3 цэнигийн хэмжээтэй харьцуулж нийлбэрийг олно гэсэн. Энэ тоогоо бодъё. За тэгэхээр энд К коэффициент яагаад 15 зэрэгтэй болчихвоо гэж битгий гайхаарай. Учир нь 10-ийн нэмэх 9 зэрэгтэй байсан боловч цэнигийн нэгж микро буюу хасах 6 зэрэг байсан. Гэтэл зайн нэгж сантиметр буюу 10-ийн хасах 2 зэрэг байсан. Тэгээ 16, 10-ийн хасах 2 харьцуулахаар энэ хоёрын дэше нэмэх 2 болж хураагаад эндээс бүгд цэнэгүүдээс 4 зэрэг гарч ирснээр 19 зэргийг 15 зэрэг болгож харагдуулжээ гэсэн. За ингээд яг зэргүүдийн тавиад бодсон ч болно, зэргүүдийн ингээ эхэлж эмхэгдэхчгээд дараа нь энэ таан утгуудаа тооны машинд оруулаад калькулятор ашиглаад бодож болно. Ингүүл 1.9-ийг үржих нь 10-ийн нэмэх 6 зэрэгт вольт буюу мегавольт хэмжээ гарч байна гэсэн. За мөн B цэг дээрх потенциалыг бодох юм бол мөн адилхан тоонуудыг хувиргаад хасах 1.5-ыг үржих нь 10-ийн нэмэх 5 зэрэгт вольт. Бодит амьдрал дээр бид нар потенциалыг ингэж тооцож чадж байгаа боловч потенциалыг хэмждэг багц гэж байна. Тийм болохоор бид нар бол потенциалын ялгуурыг хэмждэг вольтметр гэдэг багцыг ашиглаад энэ хоёр цэг дээрх потенциалуудын зөрүү хоорондын зөрүүг хэмжиж болно гэсэн. Тэгэхээр бид нэг амьдралд ашигладаг вольтметр гэдэг багц бол дандаа потенциалын ялгуурыг хэмждэг. Иннээс улбаалж үндсэндээ хүчтэл гэдэг бол потенциалын ялгуур гэсэн эндүүрэл ташаа ойлголт гарч ирсэн байж магадгүй. Энийг сайн ойлгож авах хэрэгтэй. За түүнчлэн бид нар цахилгаан хөдөлгөгч хүч гэдэг ойлголтыг энэ потенциал гэдэгтэйгээ холбож зөв ойлгох хэрэгтэй. Энэ маань ялгаагүй потенциалын ялгуур гэсэн үг. Механик энергиэр жишээлүүлсэн цахилгаан гүйдлийн аналог энд харагдаж байна. Ус урсна гэдэг нь бол цахилгаан гүйдэлтэй төстэй юм. Энэ их потенциал энергитэй цэгээс бага потенциал энергитэй цэг рүү ус бол өөр аяндаа урсна. Энэ бол хөрхрөө үүсгэж байна. Тэгвэл энийг бид нэр цахилгаан хэлэхэд бол нэг чийдэн маягийн зүйл байна гэж ойлгож байна. За тэгвэл энэ хүмүүс зай хураагуур буюу батарейны үүргийг гүйцэтгээд бага потенциал энергитэй цэгээс усыг юулж аваад дээшээ өргөөд өндөрт гаргаж өндөр потенциал энергитэй болгоод дахин юулэхэд ус тасралтгүй урсж байна гэдгийг харуулсан байна. Тэгэхээр цахилгаан хэлхээ маань бол энэтэй төстэй ийм систем ажиллаж байгаа шүү дээ. Усны олж авсан потенциал энерги бол энэ хүмүүсийн хийсэн механик энергийн хэмжээ буюу ажилтай тэнцүү гэсэн үг байна. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн энэ цахилгаан хэлхээтэй төстэй гэж үзэх юм бол ус нь цахилгаан цэнигийн үүргийг гүйцэтгэж байна гэж хэлэх гээд байна. За тэгвэл бодит цахилгаан хэлхээ аваад үзье. Тэгэхээр энд бол зай хураагуур байна. Цахилгаан энергийн их үүсвэр. Тэгэхээр энэ зай хураагуур бол цахилгаан потенциал энергитэй. Тэгэхээр дээд шон, доод шонгийн хооронд цахилгаан потенциалын зөрүү бас байна гэсэн үг. Доод шонгийн бид нэр хасах V потенциалтай, дээд шонгийн нэмэх V потенциалтай гэж үзвэл энэ зай хураагуур V нэмэх V хасах гэдгийн зөрүүгээр потенциалын ялгуур буюу хүчтэл бий болгосон энергийн их үүсвэрээ гэж хэлж болно. Их цахилгаан потенциалтай цэгээс бага цахилгаан потенциалтай цэг рүү цэнэг урсснаар гүйдэл гүйж эхэлнэ. Ингээд чийдэн аснаа гэсэн үг. За тэгэхээр бид нар энэ цахилгаан хөдлөгч хүч гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр нөгөө потенциалын зөрүү буюу нэгж цэнгийг зөөхөд зарцуулагдах потенциал энерги. За тэгэхээр ялгаагүй цахилгаан хөдлөгч хүч гэдэг бол нэгж цэнэгт зарцуулагдах потенциал энерги буюу нэгж нь жаулик бахан кулон эргээд нөгөө бидний гаргаж ирсэн вольт гэдэг нэгжтэй хэмжигдэх юм байна гэсэн үг байна шүү дээ. Потенциал энергийн зөрүүнд үндсэндээ хийсэн ажил болж хувирна. Тэгэхээр зай хураагуурын хувьд бол потенциал энерги байсан бол чийдэнгийн хувьд яг гүйдэлгүйгээд эхлэхээр түн дээр унж байгаа хүчтэл гэдэг бол бодит энерги болж хувирна. Ингээд цахилгаан хөдлөгч хүч нь бол
бодиттой хийж буй ажлыг цэнэгт харьцуулсан харьцаа байж болдог. Мөн л ялгаа авахгүй нэгж цэнийг зөөхөд хийгдсэн ажил гэж үзээд ялгаа авахгүй жаулик бахан колон гэсэн нэгжтэй ийм хэмжих түүн гэж үзэж болно. Тэгэхээр энийг бид нэр зай хураагуурын хүчтэл буюу цахилгаан хөтлөгч хүч гэж нэрлэдэг байгаа юм байна шүү дээ. За ингээд өнөөдрийн цахилгаан потенциал буюу хүчтэл түүнээс гарч ирсэн цахилгаан хөтлөгч хүч гэдэг ойлголтыг сайн ойлгосон бахаа гэж дараагийн хичээл хүртэл баяртай.